Би одоо англи хэлээр ярьж бол автосаксийн жолоочтой ярина. Үзцгээе. Do you speak English? English, no. No English? You can translate. Yeah. Извините, как мне добраться? Я в пятой школе. Туда? Да. Спасибо большое. Чинван хантарчин удамж. Halfです。はい。お父さんは日本人です。Okay. Гэлцнөө. За нар тороогийн нэг өдрийн мэндийг хүргэе. Анх удаа Монгол улсаас бичлэг хийж үзэх гэж байна. Тэгээд гадаадд амьдардаг монгол хүнд тулгамддаг нэг асуудал байдаг. Тэр нэг юу вэ гэхээр одоо таксинд цугаад явхаар бид нар тим юмны CU-гийн хажуудлын хаамагтай байр гэж ярьдаг шүү дээ. Тэр юу бол гадаадд огт байдаггүй, тийм удамжийн тэтгэвэр байр гэж ярьдаг. Би одоо яг гадаадд байгаа хаяг хэлж байгаа гадаадын таксинд сууж байгаа юм шиг монгол таксинд суувал ямар байдал үүсч паниктах нь уу, эсвэл жолооч нар газраа мэдгүй гэдгийг харцгаая. За 5 секунд лаач. За такси маань яг ирдгүү дээ. Ирчлээ. За орой. Шууд бичлэгтэйг орчих. За сайхан шинэлсэн үү. За. Юу Чинван ханд орчин удамж уу. Чинван ханд орчин удамж. Юу Чинван ханд орчин өргөө гэж нөгөө гадаад хэргийн сайд байсан гэдэг штэ. Юу өнгөрөөд Сөүлийн гудамж өнгөрөөд баруун эргээд байт. Яг юуг нь би сайн мэдэхгүй байна. Тийм юмтай ойрхон яадаг. Хүнтэй олцох гэдэг. Хэдээр явж байгаа вэ? 2000 гаруй. За, нэлцсэн. За. Тэр нэг зогсоолгүй газар зогссон машинуудын зургийг аваад нэг сайт дээр байршуулад нэг мөнгө аваад идэм байна. Тэ? Тэрийг яад юм бэ? Тэрийг үзсэн үү? Нэг матаач ах гэдэг нэг нөхөр тэ? Харсан уу? Тэд цагаан сараар амран гэсэн байсан. Дуурыг аваад нэг аппликейшн руу оруулах юм шиг байлаа тэ? Чинван ханд орчин өргөө мүзий гээд байдаг ч тийм. Тэрийг та сонсч байгаагүй юу? Юуны анхны 7-гийн нэг гадаад хэргийн сайд байсан. Тэрний амьдарч исэн газар нь байдгийг. Тийш орох гээд. Тэр энэ барилгыг хэлдэг байхгүй юу? Ханд орчин биштэй. За гэсэн зогсож байгаа. За 4000 болоо. За. Энэ барилга байхгүй юу? За ингээд ямар ч үсэн жолооч маань мэдхгүй байлаа. Гэхдээ Сөүлийн гудамжийг бол бүх таксины жолооч нар мэдэх баха. Тэгээ Сөүлийн гудамжаар явж байгаад ямар ч үсэн байгаа гэд хэлсэн чинь Сөүлийн гудамжаар эргээд хаашаа вэ гэж асууж байгаад Чинван ханд орчин гэр өргөөний урд ирсэн байна. Алдарт одоо анхны 7-гийн нэг Чинван ханд орж 1869 он төрөөд 1915 онд нас барсан анхны 7-гийн нэг Монгол улсын гадаад хэргийн сайд байсан юм а. За ийшээгээ тэр гэр нь байт юм нааш. Энэ болохоор ингээд хоёр юуны архитектурыг холилсон барилга байдаг болохоор бас гэр мүзий
та бүхэн бас амралтынхаа өдрөөр хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ ирээд үзэхэд бас зарим үед нээлттэй байдаг баха. За хийшээ орж үзэж байгаарай. Элчин юм шиг. Тэгээд энэ маань бол одоогоор дотор талдаа засвар хийж байгаа маань маш эртний барилга 1913 оны барилга байхгүй юу? Тэгээ одоо ч 2026 гэхэр чи аль хэдийн 113 жилийн өмнөх барилга болохоор одоо бас засвар үйлчлэг хийж байгаа маань. Тэг хамгаалагчаас нь асуусан чи 100-аас ашиглалтанд орох юм байна. Ашиглалтанд гин одоо сэргээж эргэж орох боломжтой хүмүүст орох боломжтой болох юм байна. За ишиг явж дараагийн газар руу явцгаая. Дараагийн газар бол зөргийн гудамж. Би одоо англи хэлээр ярьж бол автосаксийн жолоочтой ярина. Үзцгээе. Hello. We are going to Zurich Street. Zurich Street. Go straight. Zurich Street. Do you know Zurich Street? Do you speak English? English, no. No English? You can translate. Yeah. I'm from Singapore. It's like a Zurich Street. You should put in your passport pin code. English. We are going to Zurich Street. It's like here you go. Zurich Street. It's like a Japanese embassy. Japan? Yeah, Japanese embassy. Do you know Japanese embassy? Okay, thank you. I don't know. Is it Shangri-La Hotel? I think you should search from Google Maps. Zurich Street. Okay, thank you. I'm a travel vlogger. I'm a YouTuber. Yeah. So it's my third day in Mongolia. Your amazing country. But it's very cold in winter, right? So are you local here? Do you live here in Mongolia, Ulaanbaatar? Oh. So as I heard, this is a Zuguatr Square. Mongolians celebrate New Year, EU, and many holidays gathering at the square. Oh.
Зоригсан. Зоригсан. It's a difference. No, I'm going to Japanese embassy. Yes. Have you ever been to Japan before? You go Japan? Japan? Yeah. Okay. You go Japan? Have you went to Japan before? Japan. Oh, I think that's right.日本語できますか？日本に行ったことがありますか？ちょっとわかる？すごいね。ハーフです。はい。お父さんは日本人です。ちょっと比べると思います。どのぐらい日本語を勉強していますか？1年、2年、どのぐらい勉強していますか？ストップできますか？はい。いくらですか？5000。5000？はい。それやりますよ。はい。それが5000です。どうもありがとうございます。はい。どうも。これをストップしても大丈夫ですか？はい。ありがとうございます。はい。はい、どうもありがとうございます。これからちょっと。За яг одоо Япон элчингийнхаа гадна нь байна, тэр байна. Тэгээд саяны таксины жолооч залуу маань бас гадаад Япон жуулчныг бас жоохон илүү мөнгө авахаар бас Япон хэлний мэдлэгтэй хүн таарлаа. Сая 1 км яваагүй. Тэгээд 5,000 төгрөг Япон жуулчнаас авч чадлаа. Бас мундаг байна. За ингээд Япон хэлчээ Шангрилагийн урд ирсэн. Дараагийн газар руугаа явъя. Тэгээд видеоныхоо 3 удаа таксит нэгээд 10,000 төгрөг тэг гарч ирсэн. Одоо тэр маань 1000 төгрөг гэлсэн байна. Тэгэхээр би ахаад мөнгө нэмэх хэрэгтэй боллоо. Дараагийн газар бол Анкарагийн гудамж. Та бүхэн хаана байдгийг мэдэх баха. Хэлсэн үү? За ингээ Монгол улсад анх удаа бичлэг хийж байгаа юм чинь бас энэ газрыг танилцуулъя. Улаанбаатарын цэцэрлэгт хүрээлэн Рио парк гэдэг. Рио Тинтогийнхан 2 жилийн өмнө одоо 24 онд хийж ирсэн юм байлээ. Тэгээд бас анх удаа Улаанбаатар хотод бичлэг хийж байгаа болохоор энэ Монгол улсын хамгийн том туг Монгол улсын Алтан цавын бот төрийн даалбаг энэхүү бичлэгтэй хальт ингэж оруулж өгч байгаамаа. Тэгээд би 5,000 subscribe хүрэх юм бол утсаараа бичлэг хийх юм болж камер авч микрофон авч дууд өрсний өндөр чанартай бичлэгийг болохоор та бүхэн subscribe дараад үзвэл баярлалаа шүү. За дараагийн хэсэг рүү. За энэ бол мэдээж Монголын үндэсний төв номын сан Нэмби Эрдэнэчин банк шүү. Тэгээд энэ дээр юу хэлж байгаа гэхээр та бүхэн бас энэ уншигчийн карт нээлгээд энэ бас сурталчилгаа биш. Гэхдээ би зүгээр ном уншиг уриалж байгаа болохоор ингэж хэлж байгаа. Уншигчийн карт 5,000 төгрөгөөр нээлгээд нэг жил энэ дотор ингээд ном унших
боломжтой байдаг. Энэ бол нэгдүгээр салбар нь, хоёрдугаар салбар нь Америк элчингийн тэнд Сүхбаатар дүүргийн тэнд байдаг. Нэг картаараа хоёр юугаар номын сангаар нь чөлөөтэй орох боломжтой байдаг шүү. Тэгээ бүгдээрээ сайхан ном уншиж хөвшөөрэй. Энэ бол дангас номын сан биш. Одоо неоклассицизмын үеийн архитектуртай түүхийн соёлын өв дотор орж байгаа гэдгээс ямар ч гоё шинэ чилэн байрлал дотор кофе уугаад суухаас илүү гоё үн цэнийг өгөө шүү. Ном уншаарай. Цон одоо ингээд фрилансер очиж зогсож байгаа хүмүүс талбай баруун тав таарах юм бол энэ бол Монтед гэдэг газар та бүхэн утас авч утас зарах боломж бас байдаг. Утсан. It's so difficult. Как мне добраться до пятой школы? Жи. Да. Что такое? Извините, ты говоришь по-русски? Нет? Что такое? Она доска. Извините, ты говоришь по-русски? Ты говоришь по-русски? Хүмүүс яриад байна тий. Ана цэник тасгаад нэг багтаад тасгаа хийчих тий. Мэдрэмжтэй дараа. Извините, как мне добраться в пятой школе? Туда? Спасибо большое. Ишег юу вэ? Тавтаа сургууль гэдгийг хэлж өглөө. Извините, на каком автобусе? 666. 66 юм байна. За тэрүүгээр 66-аар суугаад спасибо большое. Баярлалаа. За 66-аар суугаад одоо үлдсэн 1000 төгрөгөндөө багтаагаад одоо нэг юм бодлоо та би бол сайн мэднэ. Тэгэхээр 1000 төгрөгөндөө багтаагаад явах уу? Эсвэл энэ залууд 1000 төгрөг өгчих үү? Юу гэж бодож байна? Үзэгчтэй. Энэ залууд 1000 төгрөг өгөхийг сонглоо. За явцгаая. Ахад нэг асуулт асуучих уу? За баярлалаа. 1000 төгрөг автобусандаа суугаарай. Асуултанд хариулж гисэн баярлалаа. Орос хэлтэй залуу байна, англи хэлтэй залуу байна шүү. Нэр нь юм бэлээ? Сод бэлэг. Инглээ? Сод бэлэг. За баярлалаа. Ингээд энэ буудал маань ардын буудал дээр нэг залуу таарлаа. Do you know Mongolian trout singing? Yes, I know. Okay, let's try. Okay, so there are so many types of troop singing, but then mainly there. Could you show us hardest one? Okay, so there are three types of troop singings, and Okay. first one, the one most popular one is the overtone singing. Okay, And hardest one. okay, Okay, let's okay. second one. Hardest one Okay, is second one is the bass sing, and it goes like this. And then the third one is like someone called it siget, but it's called isgre, and it goes something like this. And wait, there's a bonus. bonus. Okay. Yes, there's an instrument called tzor, and if you learn to play the instrument, you can play with your finger. And that means my finger is my instrument. Okay. За баярлалаа. Yes, fine. За. Ингээд би гадаадд бичлэг гэдэг. Энэ Монгол хийж байгаа акцийн бичлэг гэдэг. Чи юугаа яачих? Instagram-аа хэлээд өгчих юм шүү дээ. Instagram, the Bigo, the throat singer. За Bigo the Drop Singer гэдэг залуу. Нэр нь юм бэлээ? My name is Bilgungachi. Бэлгүн очоо. Nice to meet you. Yes. Okay, thank you very much. Thank you. За ингээд бичлэгээ дуусгая. Таксины жолооч нарыг бид нэр харлаа. Самд гудамжны их хэлтэй монголчуудыгаа харлаа. Хөөми хүртэл үзэж чадлаа.
Монголын маань анхны бичлэг амжилттай боллоо. Дараа 7 хоногт уулзцгаая гэж байгаамаа. Тэгээд би 5000 subscribe хүрэх юм бол утсаараа бичлэг хийх юм болж камер авч микрофон авч дууд өрсний өндөр чанартай бичлэгийг болохоор та бүхэн subscribe дараад үзвэл баярлалаа шүү.